Бүгдээрээ сайн явж ирсэн биз дээ. За сайхан наадж гэнэ үү? За дараагийнх нь болохоор хогныхаа асуудал. Бүгдээрээ дор доороо хогнуудаа ялангуяа хүүхдүүд маань энд нэрж хогнууд хайчаад байгаа. Тэгэхээр дор доороо бүгдээрээ тааралсан хогнуудаа аваад хогийн утандаа хийгээд яваарай гэж бас хэлэх гээсэ. Хэдүүлээ одоо нэг нэгийг бас товчхон танилцуулга хийя. Шинэ хүмүүсүүд байна, шинэ маамуунуудтай болсон байна, шинэ хүргэнтэй болсон байна, шинэ бирүүттэй болсон байна. Тэгэхээр хэдүүлээ нэг гэр гэрээр бүрлээрээ өөрсдийгөө нэг товчхон танилцуулаад явчих. Энэ талаасаа хэлчихье. За тухайн одоо жишээ нь тухайн хүн дээр одоо улаан ах дээр ирлэх нь улаан ахтай хамаарал бүхий гэр бүлийн хүмүүсүүд бүгдээрээ цуг гараа өргөчий те. Дор доороо гараа өргөд тэгээ явчих. Төгөө. Гараа өргөрөө гэж. За би ихний ээлжид нөгөө яг ээж аавынхаа ах дүү нарыг бас бүгдэнд нь товчхон танилцуулж гэж бодож байна. За манай өвөө болохоор наг цүвөөд элен цүвөө л доо. Элен цүвөө болохоор юу н Баян уулын гаралтай Дамжинжаа гэж хүн байсан. За ээжийн талаасаа Дамжинжаа өвөө болохоор Цэрмаа гэж ганц охинтой. За Цэрмаагийн одоо охтууд нь одоо сууж байна, үр садууд нь байна гэсэн. За энд болохоор хамгийн том нь инх 50 ихч маань байж байна. За инх 50 ихч байна те. За хамгийн том охин инх 50. За дараах нь болохоор инх хоёр ах маань за инх хоёр ах. За дараад нь их жаргал ах байсан. Одоо харамсалтай нь одоо энд бол байхгүй бурхан болсон байгаа. 3 дахь хүүхэд нь. За 4 дахь хүүхэд нь авраагч. За авраагч байна. За манай ээж. За манай ээж буюу инх цэцэг. За дараачих нь болохоор чимдээгч. За чимдээгч байна те. За ман барих ирээгүй байна. За манай талигач мөнхөө өгч маань хүүхдүүд нь бас энд ирсэн байгаа. За тэгээд Дамжинжаа гэдэг хүний үр садууд ингээд буюу Цэрмаагийн одоо 8 хүүхэдтэй одоо энэчээ үр хүүхдүүд нь энэчээ байж байна. За тэгээд тэднийхээ үр хүүхдүүдийг бүгдээрээ товчхон танилцуулаад өгье. За эндээс улаан ахас. Би яах юм? За хоёр дахь уу. Инх хамгаалсан. Ууг нь бол нэр нь. Гэтэ улаанаа гэдэг. Тэгээ манайхаас одоо би ирчээлээ. Битээр ирчээлээ. Дараагийн уулзалтаар бүгдийг ачаад ирнэ. Өөр одоо авчирсан хаалга байна л да. За дараа манай мөнгчингийн гэр бүлийнхээ гараа өргөө тий. Танилцуулаа. За. За. Гараа өргөч тий. Бүр босоод зогсохгүй даа. За. Чи хэн байгаа вэ? Эсэхгүй. За ингэж гүрэн байгаа. Та суугаач мөнгчингийн. За. Манай чимдээгч Бацаахан ахын маань хүүхдүүдээс байна. Баярцэг мөнгчингийн гэр бүл байна. Дөрвөлээ тий хоёр охинтой. За дараагийнх нь чимдээгч одоо хүүхдүүдэд та танилцуулчих юм уу эсвэл? За Бацаахны хот дээр наа ганц. За одоогоор ганцаараа. За авраагч тий авраагч хан тий. Би байна. Дөрөв хүүхдээ мэдээ одоо ганц хин баг охин уу сайхан ирсэн байна. Мэдгүй хүн байхгүй хөө бүгдээрээ. Гэр бүлийнх нь гам баяр. Хоёр хүү хоёр охинтой ам бүл өтгөө ийм хүмүүс байгаа. Тэгээд болчих жаа. Тэгээ бус нь ирээгүй байна өө. Дараа нь ачиж намайг аварч яваа. Эсвэл шууд амжуулчихсан. За. За. Их цэцэг байна. 5 дахь хүүхэд нь. За би манай ч одоо хин их болгон төрөө хоёроос бусдын бүгд ирсэн одоо тэгээд танилцуулах байхаа. Энэ манай за их цэцгийн үр хүүхдүүдэндээ гараа өргөч юм байна. Тий ачцэн нэр. За ингээд хийж. 6 хүүхдээс 4 нь ирсэн байгаа маа гэр бүлээрээ. Тий. За манай хоёр дахь. За. Хөө инх хоёр ах маань болохоор одоогоор ганцаараа улаан ахтай. Тий ганц үдээгээ зүгэрсэн байна. Тий. За инхэгч.
За энэ хамгийн том Ширмэ гэдэг хүний хамгийн Данданжоо охиных нь хамгийн том охин бий байна. Бид нар 8 удаа байсан. Одоо 5 удаа байгаа. Зургуулаа шүү дээ. 8 баяр ирээгүй байна. Одоо манай хүүхдүүд 50 хүү байна. Манайх ч одоо эндээс бүгд ирж явна. Оо тоон гардаг юм. Тэр тоон гардаг. Хаагур нь гарах ингээд ордоо хэмжиж. Аа 50 хүү тийм. Яг ингэж нүуний 4 хүү. Манайх Эмээгийн хүүхэд хаана нэ? Зургуул өссөн одоо. Додоо хүү нэг охинтой манайх манай гэрүүл. Наач эмээтэй. Манай гэрүүлийн хүн нэг охинтой охин маань өнөөдөр ажилдаа одоо ирж хамжаагүй. Ингээд. За. Сайн байцгаана. За цэрэн чимт Батсайхан хоёрын том хүү Баярсаагийн ч юм байгаа. Манай гэрүүлийн нэг цаана. Хоёр охин, нэг хүүтэй. Гэрүүлийн хүн зарам хэдэг. За манай гэрүүлийн хувьд энэ уулзалтанд Батуулд гээд 3 дүүгээс бус нь бүгд ирсэн байгаа тий. За бүгдээрээ сайхан наацаагаарай. За баярлалаа. За манай оюун бэр оюун агч маань түрүүн танилцуулсан. За тулгаа. Чи юм билээ? Аригун. За. Их цэцгээ одоо баг хүн байна. За гэр бүлийнх нь хүн байна. Хүүхдүүд нь байна те. Тэр 3 хүүхэдтэй. За. Асгана. Би эгцтэйгээ хамгийн бага охин байна. Манай нөхөр охин маань тэнд явж байна. Гуамаар л нөхөр даваа жаргал. За. Бүгдээрээ сайхан наацсаж гин үү. Их цэцгийн том охин буюу 3 дахь хүүхэд нь Солонгоо. Манай нөхөр ажилтай. Тэгээд манай том охин энэ манай бага охин. Тэгээд дөрүүлээ байна да. За. За энэ бах маам нар. За манай. За сайн бацгаад сайхан наацсаж байна. За. Манай охин дээ. 3 дахь ирсэн. Гарахаар ингээ охин байна. 3 гарангийн хүү байна. Мөх өргөд мөх өндөр. 1-р хүү байна. Мөхсөл. Тэгээд хинтээ амгаас ирдээ. 2 дахь хүн ирч чадаагүй. Дэнжид бүр зарч чад ирдээ. За манайха мөхөгийн том охин байна. Тэгээд бидний эцэгээс сургуулаа. Тэгээд одоо баг өмнөөсаар ирж яваа. Мөх ардын гэр болоод ирч чадаагүй. Тэ таарсан. Тэгээ манайх бол нэг юм шинэ хүн нэмэгдэж ирсэн өмнөхөөс. Харин тийм. Тэгээ манайс дөө Барсагийнх бас нэг охинтой болсон. Тийм байна. Өмнөх уулзалтан дээр яг нэг юм охин байсан. Тэгээ бас ингэж уйлаад ичдэг те. Ирсэн. Завгүй л юм хийгээ. Байхнаа. За гэр бүлийнх нь 3 залуу тэнцээ ажилтаа байх шиг байна те. За. Тэгээ сайн байна. Мөхөгийн 2 дахь охин ундраа байна. Тэгээ 3 хүүхэдтэйг ирсэн. Нөхөр ажилтаа. Тэгээд За мөнхөө ондрагийн 3 хүүхэдтэйг ярьж те. За сайн байцгаана. Мөнхөгийн 5 дахь хүү байна. Тэгээ нэг охинтой. 5 дахь хүүхэд байна. Нэг охинтой. Гизэн дэсэн. Манай гэр бүл юм. Зөв. За баярлалаа. Тэнага. За ээж нь Нэ. Отхон сайхан. Тэгээ зургуулаа ирсэн байгаа. Хамгийн баг хүмүүс тэнд байгаа. За. Тэгээ мөнх их шиг аминд орол хотод сар түшигтэн гээд 4 хүүхэдтэй ирсэн байна. За өнөр өтгөн хогхог өнөр өтгөн гэр бүлээр ээж ээ. Гол тоглодог 10 хүн байна уу гэжлээ. Өвдөр ах. За би өөрийгөө танилцуулж би одоо их цэцгийн том хүү. За манай гэр бүлийн хүн. За манай хүү охин ингээ дөрүүдээ ирсэн байгаа. Го. За.
За та бүхэнд нэг бас зарын чанартай бөгөөд бас нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Тэмдэглэгээ ургийн дурсамжуудад харьцангуй бага байсан юм шиг санагддаг. Жишээ нь одоо манай өөгийг чиргэлжээс юмнууд эсвэл ургийн бичигч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудыг ерөөсөө мэдэж өсөөгүй. Тэгэхээр би болохоор бас олон жилийн боддог гэсэн баггүй оюутан болчиход байдаг. Айлууд одоо ургийн бичгтэй бас манай тийм байдгийн болов уу үгүй болов уу гэдэг. Тэг юмч тийм дурсамжууд ерөөсөө ингээд өв уламжлагдаж ирсэн дурсамжууд харьцангуй бага. Тэгэд энийг одоо яах ёстой юм бэ гэхээр энийг бол бид нэр өөртөө бүтээж өөртөө цаашаа авч явах юм байна гэдгийг бол маш сайн сүүлийн үед бол ойлгодог болсон. Тэгээд энэ удаад бид 3 жилийн өмнө анхны уулзалтаа нэгсэнд аль бие ёсоор хийжсэн гэсэн үг. За тэр цагаас хойш бүгдээрээ ярилцж хагаад 2 жил гэхээр арай ойрхон болчих юм удаа 3 жилдээ нэг удаа уулзчаая гэд. Энэ удаагийнх нь 2 дахь удаа 2 дахь цугларт болж байгаа. Яг аль бие ёсоор хөтөлбөртөөр нэгсэндээ зарлаад цуглаж байгаа уул. За тэгээд энэ удаад зохион байгуулалтын баг ярьж байгаад ер нь бүгдээрээ нөгөө хамаатан саднууд энэ ураг дотроо бас нэг хар хандаж явж байдаг бас тийм эд байв зүгээр юм болов гэж бодоод бид нэр энэ ташуурыг бид нэгснээ бэлэгдэж авсан байгаа маа. Мөн энд 18 усны ташуураа. За энэ цагаас хойш магадгүй энэ ташуурын утга учир нь болохоор альва бидэд ахмадуудаар очиж зологдог те. За магадгүй энэ ташуурыг хамгийн ахмадын да хөдөлгөө үлдээн. За тэгээд ажил үйлсээ бүтээх. За магадгүй нэг жоохон ингээд юм гатсан байгаа. Дахиад нэг цаашаа алхах хэрэгтэй байх юм бол хайд жилдээ очиж нэг зодгохтой очиод нэг сайхан ташуурандаа мөрг юу гэдэг юм уу те. Сүсэлдэг юм уу? Эсвэл одоо ташуураараа нэг сайхан ороолгуулдаг юм уу яадаг те. За иймэрхүү байдлаар нэгсэндээ бүгдээрээ энэ ташуурыг энэ цагаас хойш ингээд домноод цаашаа аваад явъя гэж бодоод энэ ташуурыг бэлдсэн байгаамаа. Тэгээд энийг юуны хажимсаа ажилтар гандан дээр очиж самдар очиод бид нар нэгсэнд 18 дурсан. За тэгээд энэ ташуурыг эдний ээлжинд бол нэг хоёр ахында хадгалуулж яа гэж бодож байна. Тэгээд. Яаж ч хэвчтэй юм. За тэгээд энийг тэгээд 100 жил хадгалж яваарай гэж үсэ. За энийг тийш болно. Одоо ингээд юу уламжлаад яаж хэвчтэй гэж үстэй. За одоо ингээд бохон шигтэн байдаг энийг тэнцээ тэгээд хүндтэй газар тавьчихна тий. За тэгээд уламжлаад авч явах цааш нь тийм. Өнөөдөр энэ ташуур бол яг хоо ингээд зүгээр нэг ташуур байж болно. 50 жилийн дараа 100 жилийн дараа ямар үнцэнтэй байх вэ? Яг энэ бидний бодмын үед тий. За тийм болохоор энийг хитийг нэгсэндээ бүгдээр ингээд тавьж яана гэж ойлгож байна. За тэгээд тэгээд их хоёр ахынд очиж олохдоо хайдаа ташуурдуулж байгаарай заа юу. Хамгийн ташуурдуулж удаад байх. За. За ингэж нэгцэн ингэж мэдээлэл өгөх гэсэн үг ингээд дуусна. Өвдөлчлээд ирсэн. Ороод яваад. Өвдөөцөд. Одоо ямар ч хэлсэн гэхэд аав ээжээс төрж 8 улаа байсан. Одоо 6 улаа байгаа. Тэгэд ирээдүйд бүгдээр бүр олон болноо. Одоо бол манай хамаатан одоо бүгд цуглаагүй байгаа шүү дээ. Чи нэг 40% 30% орчим байх шиг байна. За ингээд бүгдээ цуглахаараа одоо нэг одоо ургийн баяр ирээдүйд хийх байл үү дээ. Одоо бол ах トゥ угийн уулзалт шүү энэ бол. Би энэ тэгээ танилцах уулзалт. Урд өмнө бол ургийн баяр гэж хийж байсангүй, уулзалт гэж хийж байсангүй учраас мэдэхгүй байгаа. Тэгээд өнөөдөр ингээд ташуур авчир гэдэг чи одоо та нарыг ташуурдах юм болж таарч ах шиг байна да гэж одоо. Дуудасаач ташуурдсан да. Бидний үр хүүхдүүд, миний үр хүүхдүүд бол одоо зургуулаа байдаг. Одоо нэг л ирсэн байгаа, бусд нь жоох ажилтай байна. Тэгээд ингээд та бүхэндээ авч байгаа сайн сайхан хэлчихээрэй ёо. Бэ. Эмээ охин хоёр биш шүү дээ. Шүтэ хавраад. Шүтэ хавирдаг.
Сайн уу гэж яах. Сайн уу. Сайн уу. За. Одоо баярын амралт амарч байна уу? Аа? Баярын амралт Тий, амарч баярын байна. амралт. Энд тентгүүл яваад байна уу те? Оо. Ажил чинь тийм юм доо те? Тий. Оо дараа тийс. Энэ дөр дүүгээ. Тийм мундаг агаа наа. Мундаг агаа. Тийм ээ. За. Сайн уу? Чамаа хин бэ? Хин бэ? Хин бэ? Хөөе. За дуусаа. Сайн уу? Энэ хин бэ наа? Дуусаа. Баг нь хүү юм уу? Тий. Хадаа жина. Хэн билээ оноо ихэр чинь? Би юу? Тий. Цэнгэлэт. А цэнгэл. Нөгөөх нь юм билээ? Цэнгэл баяр байлаа. Та хоёр аль сургууль байгаа одоо? Одоо энэ амжилтгийн сургуульд өнгөрсөн жилээс. Амжилт руу орсон юм уу? Тий. Оо хаана аль салбар дээр нь? Цэнгэлтэй. Чингэлтийн Одоо барилгын коллеж ээж. Аа тийм үү. Оо манай тэнгис чинь амжилтад байгаа шүү дээ. Амжилт руу. Тэгээ нөгөө юу уртлын нөгөө юу лээ? Натур дээр гэдэг нь. Натур нөгөө Тий. шинэ үеийн нөгөө ажилтдаг нөгөө шинэ үеийн. Тийм баха. Тийм үү. Тий. Тэнгис чинь тэнд явж байгаа. Нодлон уржнагаас явж байгаа. Танаа хятад хэл үдэж гин үү? Үзэж байгаа. Танаа гол нь хятад хэл компьютертэй байна уу тий? Аа. За дээ. Ээж хивтэн юм. Ээж чинь. Энэ айлын ээж. Хайж суугач. За зүгээс. Ээжихөө. Уянга. Нэг аягнууд байгаа шүү дээ. Айгууд дээ. Нэг удаа аягнууд байгаа ачаад аваад. За энэ сайхан өдрийн мэнд хүргье. Тэгээ үр хүүхдүүд дүүнэртэйгээ ах эгч нартайгаа ирээд энд 101 уулзалт хийгээ сайхан сууцгааж байна. Би нөө Дэндвийн итгэн үлээдээ 3 дахь 4 дахь охин. Аварт туяа 1962 онд Доронт аймгийн Хэрлэн суманд төрсөн. Тэнтэй аймагт сургуулаа төгсөөд хойно Орос улс хуучнаар зөвлөлт толгойд улсад автомеханик мэрэгчлэр техникум төгссөн. Автонефт импорт хангамжийн нэгдэл гэдэг газараас ажлын гараагаа эхлээд ер нь тэр чиглэлээрээ насаараа л ажиллаа да. Тэтгэврт гартлал бараг те зах махтай нийлээд хувь усгал нийлүүлээд 4 хүүхэдтэй ууган баяр 2 хүү 2 охинтой байна. Ахыхаа савгийн үйлдвэрт ажиллаж байгаа. Босс нь Дараа маань энд байж байна те. Тэ өнөөдөр ингээд хүүхдүүдтэйгээ бүгдээрээ ирээ сайхан сууж байгаа их баяртай байна. Сайхан байна. За. За зэмдэгч. За бүгдээ өгшилтэй. За энэ сайхан бэлэг сайхан өдрийн мэндийг ах トゥ төрөл төрөсөд өөр ач нартаа хүргье. Уртлаас жудаан жаргараа гэдэг мэдлэгийг хүргэж байна. За би 1965 онд Ундрхан хотод төрсөн. 83 онд 10 дугаар анги төгсөөд шууд багшлсан. Өвгийнхөөгөө багшлаад одоо өнөөдөр хүртэл 42 жилд 2 дахь жилдээ багшилж байна. Ингээд өөр хүүхдүүд мөн цаашдаа ингээд 3 жилээ давтаад урт удаан уулзаж учирч бүгдээрээ эвтэй найртай ажиргалтай сайхан амьдраа гэж хүсэж байна. Бүгд нь ажиргал эрүүлийн хүсье дахин. Аав тухай буруу түүхэн буруу явчихсан. Ойдолч хүн библээ ойдолч техникум төгсөөд ирээд чаусгийн гарыг машинтсан хэрэгт ороод цөлөгдсөн гэж яг бичсэн байв. Би одоо буруу уншиж шүү. Гэхдээ би өөрөө очилчихгүй юу. Тэ. Аавыг. Аав Ленинградд мань Дэндвийн хөр байна. Тэгээд
аавынхаа түүхийг багч гэсэн залруулж жоох ярих гэж одоо. Аав 1925 онд төрсөн. 1959 онд Ленинградын одооныхоор бол юу гэсэн үг юм? Цахилгааны юм шүү дээ. Одоо ямар улс ордоочхын дээд сургуулийн юуны цахилгаан одоо юуны инженер гэдэг юм бэ? Цахилгааны инженер гэдэг юу? Сантехникийн инженер гэсэн. Үгүй ээ, сантехникийн инженер биш. Цахилгааны инженер байхгүй юу? Сангийн хүн чинь станцнд дарах хийхгүй шүү дээ. За тэгээд станцнд юу цахилгааны инженер мэргэжлэр төгсөөд Ленинградаас төгсөж 52 онд ирсэн юм уу да. Тэгээд нэгдүгээр цахилгаан станцын инженер хийж хагаад ер нь ерөнхий инженер хийжсэн гинлээ Пацан дэндэ гэдэг нэртэй хочтой байсан гэсэн. Манай аав чинь жижигхэн битэй. Тэгээд тухайн үед нь ерөөсөө Монгол улсад 4 цахилгааны инженер төгсөж ирсэн гадаадаас. Тэгээд Ильичийн гэрлийг Монголд түгээх гэж ухаандаа төр засгийн бодлогоор 4 инженертэй анхны 4 инженер төгсөж ирээд тэгээд станцд ажиллаж байхад байх үед нь Чаосон ерөнхий сайд Чаосон энэ дээр гарч намын ихтгэл тавих гэж яхад нь цахилгааны тассан хэрэгт орсон юм лээ. Тэр цахилгааныг тассан гол юм нь бол манай аав таслаагүй зүгээр тэр цаанаас хязгаарлалт хийдэг байсан ганцхан жижигхэн нэгдүгээр цахилгаан станц ажилладаг байсан гэсэн. Тэгээд бараг цаазлах гэж бараг шоронд орох гэж яхад нь одоо хин Орос мэргэжилтэнгүүд Чаосонтой уулзаж ерөөсө 4 хүн төгсөж ирсэн. Танаа Монгол улс чинь лаатай, манай Монгол улс чинь дан лаадын хоёртой байсан чинь айлууд нь. Тэгээд одоо цахилгаан гэрлийг юу яах гээд түгээхэд оролцох учраас энэ дэндүү тэгж хамаагүй боловсруучингээ одоо шоронд явуулж болохгүйгээд тэгээд Эренэдний Дорнот аймгийн Эренэ тэрэгний үйлдвэр цөлсөн манай аавыг. Тэгээд тэнд жижигхэн дизель станцын механик хийж ягаад тэгээд дараагаар нь Чаосонгийн дизель станц одоо гурилын үйлдвэр байгуулж тажууд нь дизель станц байгуулагдаж тэгээд тэнд цахилгаан станц байгуулагдсан учраас манай аав Дорнот аймаг руу нааш татсан гэж байгаа. Би одоо орын буруу хэлсэн биш 59 он төгссөн гэж хэлчихгүй дөрөв. 52 гэсэн. 52 онд. 52 онд гэсэн үү? 52 онд. Тэгээд 59 онд юунд ирсэн? Дорнотын цахилгаан станцын механикээр ирсэн. Тэгээд 59 онд тэнд механикээр ирж 61 онд Хинтээ аймгийн цахилгаан станц буюу гурилын үйлдвэрээ дагаад одоо станцууд байгуулагдажсэн. Дандаа дизель томтой станцууд. Тэр станцын бас механикаар ирж энд ажиллаж байгаад тамилтаар ирж бас манай Хинтээ аймаг шилжиж ирсэн. Тэгээ Хинтээ аймгаас 61 онд ирчээд тэндээсээ 65 онд ирлүү бишээ 70 онд 72 онд байна уу те орчин баг. Цэнхэр мандалд ирсэн. Цэнхэр мандалд ирээд одоо энэ одоо нутгаар руугаа манай авч бараад ирээс би Баруун аймгийн хүн учраас ер нь хот руу нутгаар руугаа бараад гэж ирж ирсэн. Цэнхэр мандлын геологийн уурын зохны механикаар ирсэн. Тэгээд тэнд ажиллаж байгаа тэнд 74 онд одоо өвчнөө учраас нас орсон юм аа. Ийм учиртай юм байгаа. Манай аавын товчхон намтарнд тэгээд одоо тэрнээс хойш нь одоо манай дүүний бүдээр мэдж байгаа юм чинь тийм ээ. Тэгээд бид нар их хэцээсээ 8 уулаа. Тэгээд ийм байна да. Сайн би нэг тэр хотын гэрэл даяа гэдэг 2015 онд төрсэн одоогийн байдлаар 11 настай. Тэгээд 84 төр сургуульд явдаг. Одоо 6 орн 6 дугаар ангид орно. Тийм хүн байна. Ямар хичээл дуртай юм бэ чи? Энэ нь бол монгол хэл дуртай. Дургуй хичээл. Хоббигээ зураг зурх дуртай. Дургуй хичээл байна чамд. Дургуй хичээл гэвэл байхгүй. Байхгүй. За.
Чи юм том болоод ямар мэрэгчлээ болно гэж бодож байна? Мэргэжлээ сонгоог. Сонгоог байгаа юу? Болоогүй тий? За байцыг хийж тавсан юм. Хаана? Урдуу. Сайн уу таа. За манай камерамен. За энэ хоо таарчи. Манайх ингээд байж. Энэ нэг орж ирлээ, бас рандом орж ирлээ. Бичдээний хэлсэн шүү дээ бүр. Хэлсэн бичээд байгаа. За имээ өөрийгөө танилцуулаар имээ. Марта өөрийгөө танилцуул. Өөрийгөө танилцуул. Тэр өөрийгөө танилцуул. Хаатай гэх юм бид. Ямар ч нүүртэй баггүй яа. Нүүртэй. Хай. Манай гоо хэрэгэн дээр хийж байна. Ямар нэг нэ бас. Энэ дээр рандом орж ирлээ. Бат сайн уу гэдэг. Сайн уу. Юу? Оо ямар гоё юм. Хинийхэн? Төгөө ах. Ямар гоё. Надад хийж байгаа юм уу минь Хийж байгаа. гараад чирээ. Гоё. Оо гад болгодог юм бэ надад. Ингээд хайтаага аваач. Ярсаг үгрэнэ. Хобби. Хобби ямар сургууль төгссөн? Амбул хийдүү. Хобби үг шүү дээ. Амбул хийдүүд ямар сургууль төгссөн? Зайлаа нэг гоё тухтаа сууж мууж байгаа. Яа. Ярсаг үгээр хацуугаар. Гэрчнээс өөр Би өөрөө аль бичсэн. Үу. Манай хоёр хөтлөгч. Том хүмүүс ороод орж болно шүү дээ. Тэгвэл дөрвөн баг болох юм чи. Үйлдэл нь айгүй авах яг одод авахсаар. Яа, гэж бодлоо. Жижигрүү. За нэрээ тэрэ. Алуу. За чи мэлээ. Аминзол. Аминзол чи мэлээ. Бэ сонсон. Солон. За чи. За чи. Мөгцөл. За. Отхон салам. Мөгсөн. Хонгор. Мөнгө өргөл. Аминзолаа. Аминдорл. За. Мөгшиж. Мөнгө Гэлтая. Гэртээ. Аргаад. Аза. Хацаа. Хэлмэн. Энэ билээ цаанаастай. Би билээ тэгс. Би билээ бат. За нааш анхаарч гараа. Нэгээс дөрөв тоолж тий. Тэг шууд хуугаад. Тийм. Тэг доошо тоомоо мэдэхгүй хүү. Тоог нийлүүлээ яаж байгаа тухай. За энгүнэ яаваа. 1 2 3 Анхаар.
Собен юмё хангөрнэ энэ надад суулаа бидний хамтараад бай дөрвийн хатар ихлэ аялгаа хэ наразук тэр эй ял хатар надан горын дотор утгатай эй бозрлаагүй газар манай арад манай эй хамтруулдаг ял дэрэлдаа өгсөтэй эй шэжэдэг усан нам собер ирэ Надамөр ёхорнадэ хала шуа авиланга сон былым баланга Надамөр ёхорнадэ хала шуа авиланга сон былым баланга Bari xolle Tara ore Salain onadan güzeli bile anayim Algavalı olla algavı mane otayim Salain onadan sıvırlı tegallar Mane terror ore men damar Надамөр ёхорнадэ Hala şua avilanga Son balım balanga